За бид хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт ирсэн байна. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга энх болттой ярилцах гэж байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. Таны ажил тавтай байна уу? Тавлаг сайхан байна. Тавлаг сайхан уу? Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар үндсэн чиглэлийн гол хэсэг бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар зохистой хөдөлмөр эрхлэлтэд дэмжих явдал тий. Тэгээ одоо нийгэмд үүсэж байгаа нэг асуудлыг би танаас асууж яриага эхлэе гэж бодож байна. Одоо аж ахуй нэгжүүлж ярьж гин, иргэдж ярьж гин тий. Ажлын байр байгаад идэг ажиллах хүч олдохоо болчлоо. Энэ бол өнөөдөр манай Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн тулгамдсан асуудал болоод байна гэдэг зүйлийг ярьсан. Тэгэхээр та энэ дээр ямар тоон мэдээлэл хүргэх вэ? Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт маань энэ цаг үечид те алдагдчихсан байна уу? Одоо шалтгаан нөхцөл нь юу байгаа бол? За баярлалаа. Энэ бол одоо хамгийн тулгамдсан чухал асуудал. Монгол Улсын хэмжээнд, ер нь дэлхийн улс орнуудын хэмжээнд хөдөлмөрийн зах зээл дээр одоо идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тоон мэдээ бол хамгийн чухал. За энэ хүрээндээ бол улсын хэмжээнд үндэсний статистикийн хороо бол энэ тоо мэдээг олон талын мэдээллийн их сурвалжуудын үндсэн дээр гаргаж байгаа. За бид бүгдийн зүгээс бол хамгийн гол нь өнөөдрийн нөхцөл байдал дээр хөдөлмөр эрхэлж байгаа, шинээр ажилд орж байгаа. За тэгээд дээрэс нь бол энэ одоо хөдөлмөрлөх болцоотой хөдөлмөрийн насны иргэдийн маань одоо хэдэн хувь нь ажиллаж байна гэдэг асуудлууд дээр өөрсдийнхөө зүгээс статистик мэдээнүүд гаргаж өгч байгаа. За улсын хэмжээнд ер нь бол одоогоор нэг сая 200 орчим мянган хүн хөдөлмөр эрхлэх боломжтой байгаамаа. Энэ бол одоо идэвхтэй одоо хөдөлмөрийн насны хүмүүс байна. За ер нь бол одоо үндэсний статистикийн хорооны гаргасан маягтын дагуу бол 15-аас 70 насны хоорондын иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжтой гэж үзэж улсын хэмжээнд маш олон байгууллагуудын дата мэдээлэлээр суурилж хөдөлмөрийн насны хүний тоо гаргаж байгаа. За энэ тоогоор бол энэ өссөн тоо гардаг. Энэ бол одоо 2 сая гаруй тоо бол гарч байгаа. 2 сая орчим, сая 800 орчим явж байна. За энэ дотор бол бидний одоо үзэж байгаагаар бол нэлээд мэдээллүүдийг хооронд нь дүн шинжилгээ хийж, нарийн тооцоо хийж үзэх юм бол нэг 60 гаруй хувьтай бол хөдөлмөр эрхлэлт явж байна. Нэгэсэндээ идэвхтэй хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн нөхцөл байдал бол хэлбэлцдэг. 58-аас 68% хувьтай хэлбэлцдэг. Тэгээд одоо өнгөрсөн жилийн байдлаар 62% ч юм ингээ явж байна. За энэ тоонуудаас харахад ер нь одоо хөдөлмөр эрхэлж байгаа иргэд маань одоо хамгийн гол нөхцөл байдал нь юу вэ гэхээр тухайн ажлын байран дээр доктор сурчтай ажиллах асуудал байгаад байна. Хэдийгээр ингээ харахаар одоо ажлын байран дээр тууштай удаан ажиллахгүй байгаас шалтгаалаад ажил нөгөө дата мэдээ бол сар болгоноор гарч байгаа болохоор сар болгон хөдөлгөөнтэй тоо гардаг. За ингээд нөгөө ажилд орсон маань ахаад тухайн байгууллагаар ажилгүй болж харагддаг. Ингээд үцхээр энэ тооны хөдөлгөөн дунд бол одоо ажилгүй байгаа иргэдийн тоо өндөрч байгаа юм шиг харагдаад байдаг. Эргээд нөгөө талаас нь харахаар ажилд ороод байгаа хүмүүсийн тоо их байгаад байгаа юм шиг харагдаад байдаг. Ийм зүйлүүд бол байгаа. За ингээд үзэх юм бол бид бүхэн бас нэлээ олон төрлийн бас судалгаа, тооцоо мэдээллүүд дээр бол эдгээр тоонууд бол гарч явдаг. Улсын хэмжээнд хөдөлмөр халамж үйлчилгээний ерхий газрын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байгаа одоо 30 нэгж байна. Энэ бол одоо улсын хэмжээнд 9421 аймгийн хэмжээнд байгаа иргэдийнхээ одоо ажлын байртай болох за богино болон удаан хугацаанд ажлын байртай болох асуудлыг бас хариуцсан ажиллаж байгаамаа. Нөгөө талдаа бол энэ ганцхан төрийн үүрэг бас биш байдаг. Энэ бол мэдээж ажил олгогч, дээрээс нь бол хөдөлмөрийн хувийн биержүүдийн бас ажил байдаг. Хөдөлмөрийн хувийн биержүүд бол ажилд зуучлах энэ процессыг бол тогтмол хийж байгаа. Одоогор бол 60 гаруй 66 биерж бол үйл ажиллагаа явуулж байна. За энэ биержүүдийн хувьд бол улсын хэмжээнд одоо дархан байрсан одоо бүх аймагт дээрээс нь бүх дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа. За хувийн биержүүдээр дамжуулж иргэд зуршлагаас гадна хувь хүн, найз нөхөд ялангуяа манай Монголын нөхцөлд бол танил талаараа ажил төрөлд орох юм нөхцлүүд бол элбэг байдаг. За ингээд одоо ер нь ажилд орж байгаа байдлуудыг бид нар тооцоо, судлаад дээрэс нь албан ёсны манай статистикаар бол одоо өнгөрсөн жилийн хувьд 2024 оны хувьд 32 мянган хүн одоо ажлын байранд одоо орсон байна гэж тоогарч байгаа. За ер нь жил болгоны дунджаар нэг 30-аас 34 мянган хүн ажлын байрт шинээр орж байна. За энэ бол гэхдээ байнгын ажлын байрны асуудал яригдж байгаа. Хэрвээ одоо энэ тоо ингээд доктортой тэр ажил дээр ажилтдаг болвол дандаа шинэ орж байгаа хүмүүс маань шинэ хүмүүс болж таарах гэдэг.
Хэрвээ яг энэ эрчээрээ явдаг байсан бол нөгөө ажилгүйдэл гэдэг ойлголт бол байхгүй болчихно. Тэгэхээр үүний цаана яагаад ажилгүйдэл байгаад байна вэ гэхээр нөгөө ажлын байран дээр доктортой ажиллахгүй байгаас шалтгаалаад гараад эргээд орохоор эргэж орсон тоонд орж ирдэг ийм зүйл ажиглагдж байгаамаа. За улсын хэмжээнд энэ ажилгүй байгаа иргэдтэйгээ холбогдуулаад бид бүхэн үндсэндээ бол манай үндсэн одоо ажлын чиг үүрэг бол халамжаас одоо хөдөлмөр чиглүүлэх зорилготой шилжүүлэх зорилготой. Энэ бол зорилгыг бол хэрэгжүүлэхэд бол одоо жишээлх юм бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ер нь бол энэ одоо томоохон бодлогын баримтчгууд дээр энэ бол 5 жилийн үндсэн чиглэл алсын хараа 2050 зэрэг бодлогын баримтчгууд дээр тусгагдсан байдаг учраас халамжинд одоо байгаа буюу манай нийгмийн зорилттой бүлгийн иргэдээ аль болох халамжийн үйлчилгээнээс нь салгаж бид нар одоо хөдөлмөр эрхлэгч болоход л анхаарах хэрэгтэй юм байна. За энэ хүрээндээ бол бид нар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор бол бас цөөнгүй ажлууд хийж байгаамаа. Улсын хэмжээнд энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулахын тулд засгийн газрын тусгай сан буюу одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа бол яг энэ чиглэж байгаа. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан сүүлийн одоо 3 жилийн тоог дурдах юм бол өсөж байгаа. Тухайлах юм бол одоо 2023 онд хөдөлмөр эрхлэлт дэмжих сан 92 тэрбум төгрөг зарцуулсан. 2024 он 170 тэрбум төгрөг зарцуулсан. 2025 он буюу энэ жил 130 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Хөдөлмөр эрхлэлт дэмжих сангийн энэ одоо зарцуулж байгаа санхүүжилт бол нэг талдаа татвар төлөгчдийнхөө татврын мөнгө бол бас биш байдаг. Энэ бол хөдөлмөр халамж үйлчилгээний ерхий газрын үйл ажиллагааны буюу төлбөр хураамжийн орлогоор энэ сан бүрддэг. Тэгэхээр энэ сангаа бүрдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бүрдүүлэхийн тулд хөдөлмөр халамж үйлчилгээний ерхий газар бол нэлээ олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж энэ орлогыг бүрдүүлдэг юм байна. Тэгэхээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа одоо хамгийн ихний одоо зорилт бол бид нар орлогоо бүрдүүлэх ёстой. Хоёрт нь бол тухайн орлогыг бол орон нутгийн буюу энэ 31-жээр дамжуулаад бид нар иргэдтэй зориулж зарцуулах ёстой. Ийм одоо үндсэн хоёр чиглэлээр ажиллах ёстой. За орлогын хувьд бол бид бүхэн чинь хамгийн одоо хууль болон журам дээр заасны дагуу хамгийн түрүүнд бол бид нар энэ гадаадын иргэдийн Монгол улсад ажиллаж байгаа ажлын төлбөрөөр бүрдэж байгаа. Хоёрдугаарт бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн тухай хуулийн 144 заасны дагуу мөн засгийн газрын 253 дугаар тогтоол заасны дагуу авч ажилуулаагүй тохиолдолд 25-аас дээш ажилтнтай аж ахуйн нэгжүүдийн хувьд бид нар төлбөрийг нь тавьж хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр төлбөр тогтоож аж ахуйн нэгжээс татан төвлөрүүлдэг. За энэ тоо бол өнгөрсөн жилийн байдлаар 7.5 тэрбум төгрөг цуглуулсан байдаг. За ингээд гэх мэтлэн манай энэ үйл ажиллагаатай холбоотой мөн бид нар одоо иргэдэд олгож байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор өгж байгаа санхүүгийн дэмжлэг санхүүгийн одоо жижиг зээл байгаа. Жижиг зээл бол өөрөө хүүтэй. Тэр хүүгийн одоо иргэн татан төвлөрүүлж байгаа байдлаар жишээ нь өнгөрсөн жил 22 тэрбум төгрөг оруулж ирсэн. За тэгээ эдгээрийнхаа бол өмнөх олон жилүүдийн авалгыг бас төвлөрүүлэх ажлууд хийгддэг. За энэ авалгуудаас жишээ нь өнгөрсөн жил одоо 2.8 орчим тэрбум төгрөг оруулж ирж байгаа. Ингээ гэхмэчлэн энэ орлогууд маань нийлээд хөдөлмөр эрхлэлт дэмжих сангийн үйл ажиллагаан дээр зарцуулах санхүүжилтээ бид нар бүрдүүлж байгаа. Хөдөлмөр эрхлэлт дэмжих сангийн хамгийн том одоо бүрдүүлж байгаа санхүүжилт бол гадаад ажилтны төлбөр. Яг одоогор бол гадаад ажилтны 2024 оны төлбөрийн орлогоор бид нар 124 тэрбум төгрөг төлрүүлсэн байна. Энэ жилийн байдлаар бид нар бас нэг 130-аас буухгүй хэмжээний төлбөр төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэ чинь тэгээ хөдөлмөр эрхлэлт дэмжих сангийн маш том санхүүжилтийн бүрдүүлдэг юм шүү дээ. Тийм. Тэгээ энэ сангийн үйл ажиллагааг хэвийн доктортой ажиллуулж энэ сангийн зорилго бол иргэндээ очих ёстой. Хөдөлмөр эрхлэлт дэмжих сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэтэр бол хоорондоо нэлээ үйл ажиллагааны хувьд давхцах, нөгөө талдаа бол бие биенээ дэмжих зорилготой ийм хоёр сан ажиллаад байгаа улсын хэмжээнд. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болохоор яг иргэндээ чиглэдэг өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес зориулсан ийм сан. Жижиг дунд үйлдвэрлэл нь болохоор тэрнээсээ арай
давсан буюу одоо 300 хүртэл сая төгрөгийн одоо санхүүжилтийг олгож байгаа ийм сан байгаад байгаа бол бид нар хөдөлмөр эрхлэх дэмжих сан иргэндээ 50 саяын санхүүжилт үзүүлж байгаа бол 50-аас 300 сая төгрөгийн санхүүжилтийн жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас ингээ олгоо явж байгаа. Ийм зохицуулалттай ажиллаж байна. Ингээд ажлын байр байгаад байна шүү дээ. Тэг ажилтан маань олдохгүй ангоо шалтгаан таасаа дурдлаа. Ерөөсөө л доктор сурчилтаа ажиллахгүй байна гэл. Одоо бол аж ахуйн нэгжүүдийн хүндрэлтэй асуудал нь ерөөсөө л ороод гараал тий. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд бас хүндрэлтэй тий. Нэг хүний дөнгөж сургаж ижил нөгөөсөн гараа авч дахиад цааш нь хүний сургадаг гэдэг. Тэгээд сургадаг гэдэг асуудал дээр би бас асуух гэдэг. Яг хөдөлмөрийн халамжийн үйлчлэгээний ерөнхий газраас салбарын яамнаас барьж байгаа бас нэг гоё гэдэг юм уу таатаны хөтөлбөр нь эрэлтэд нийцсэн ур чадвар олох хөтөлбөр яваад байгаа шүү дээ. Ажлын байранд байгаад байдаг одоо иргэн одоо шүрээ очих гээд ажилд орох гээд нөгөө ур чадварт нь тэнцэхгүй дадлаг туршлага дутаад байгаа үед энэ эрэлтэд нийцсэн энэ ур чадвар олох хөтөлбөр бол тухайн одоо ажилтнанд ажил хайгчдад бас давуу тал болж байгаа болоо гэж бодсон. Тэгэхээр магадгүй энэ хөтөлбөр хичнээн хүн хамрагдав. Энэ хөтөлбөрийн үр дүн бас юу байна? Та мэдээллийг таас дурдаач. Энэ бол айгүй чухал зүйл. Ер нь бол одоо тухайн ажлын байрн дээр ажиллах хүмүүс бол тодорхой хэмжээнд бас илүү нарийн мэрэгшиж суралцах шаардлагууд үүсэж байгаа. Тухайлах юм бол бид нар одоо шин тутам технологи хөгжиж байна. Одоо гар утасны засварчин гэх юм уу. Янз бүрийн таблет, компьютерийн тоног төхөөрөмжийн засварчин гэх юм уу. Энэ нийгэмд хэрэгтэй байгаа одоо ийм эрэлтэд нийцсэн ийм сургалтууд хэрэгтэй байна. Тэгээ энэ чиглэлээр бол бид өхөн одоо яг өнөөдрийн байдлаар бол одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа одоо сургалт судалгааны хүрээлэн гэж байгаа. Энэ одоо хуучны нэрээр институт. За энэ байгууллагт одоо жишээ нь 3.5 тэрбум төгрөгийг хөдөлмөр дэмжих сангаас шилжүүлсэн байж байгаа. Тэгэхээр энэ хэмжээний санхүүжилтээр яг энэ сургалт болоод судалгаанд зарцуулдаг байна. Тэгэхээр одоо энэ жилийн байдлаар жишээлх юм бол 1000 гаруй иргэдийг бол одоогийн байдлаар бол сургалтанд амруулан ингээ явж байна. Одоо 1200-аад иргэн жил болгон ер нь энэ сургалтанд нэг 2000 орчим иргэн бол суралцж байгаа. За сургалтын төрөл нь бол нэг 32-3 төрлөөр одоо дагнаж сургаж байна. Нөгөө засварчин, мужаан, одоо гагнуурчин, одоо жишээлх юм бол саяны нарийн өндөр технологийн тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчлэг үзүүлэх. За энэ хүмүүсийн хувьд маш богино хугацаанд суудаг сургалт. 3 хүртэл сарын хугацаатай сургалт. За энэ сургалтын хөтөлбөрийг нь энэ сурвалж судалгааны хүрээлэн өөрөө батлаад хөтөлбөрийг нь одоо баталж өгөөд хөтөлбөрийнхаа дагуу сургалт хийдэг. Сургалтанд суух иргэдийнхээ хүсэлтийг манай хөдөлмөр халамжийн буюу аймаг дүүрэг дээр байгаа хөдөлмөр халамжийн газар хэлтсийн одоо судалгаан дээр мэдээлэл дээр үндэслээд нөгөө халамжаасаа хөдөлмөр шилжиж байгаа иргэдийгээ төлхөө оруулахад л анхаардаг. Тэгээд тэднэртээ мэдээлэл өгөөд тэд нар маань суралцъя гэх юм бол тэр чиглэлээр нь танхимаар зарим тохиолдолд бас онлайнаар сургаж байгаа. Тэгээд энэ бол тусгай ур чадварын гэрчилгээ олгож байгаа. Гэрчилгээ нь өөрөө бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөг гэрчилгээ өгч байгаа. Тухайлх юм бол их сонин давуу тал бас үүсэж ирсэн. Нэг тодорхой жишээ хэлэхэд яг энэ сургалтын дээр буюу одоо хоньны ноос хайчлах чиглэлээр сурсан Монгол улсын иргэн залуу яг энэ чиглэлээрээ сураад гэрчилгээгээ аваад Австрали улсад очиж ажиллаад яг өөрийнхөө эндээс авсан гэрчилгээг үзүүлээд тэгээд ийм одоо аж ахуйн үйл ажиллагаанд оролцоод өндөр цалинтай тэгээ гадаадад аль биесны гэрчилгээгээр ингэ ажиллаж байгаа. Энэ гэрчлэгийг авах сургалт бол 3 сар л явж байгаа. Ер нь дэлхийн хэмжээнд бол энэ төрлийн сургалт бол ер нь түгээмэл. Бид бүхэн одоо хүн болгон одоо дээд боловсралтай, бакалаврын зэрэгтэй байж болох юм. Тэгвэл түүний цаана эргээд хүн өөрийнх нь амьдралд одоо тулгымдсан үед хэрэг болох, одоо амьдралд нь хэрэг болох, орлогод нь бас нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэх ийм богино хэмжээний сургалтууд бол дэлхийн хэмжээнд явд юм. Энэ чиглэлийн сургалтанд одоо тухайн хүн одоо хуульч байна уу, эмч байна уу хамаарат заавал суралцдаг жишээ байна. Энэ бол жишээ нь Герман улсад ийм байна. Тэгэхээр энэ чиглэл рүү бид нар бас өндөр хөгжилтэй орнуудын жишгээр явах хэрэгтэй. Тэгээд хүн тухайлах юм бол мужааны чиглэлээр сурцсан, мэдсэн. Тэгээд тэр чиглэлээрээ өөртөө илүү цагаараа гэх юм уу, давхар ажил гэх юм уу, юм хийж болно.
Энэ зүйлийг бол бид бүхэн бас дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ хөдөлмөр эрхлэлийг дэмжихийн хувьд маш олон төрлийн арга хэмжээнүүд явдаг. Тэрний яг нэг хэлбэр нь бол дахин одоо мэрэгшүүл сургах энэ ур чадвартай ажилтан бэлтгэх энэ сургалт явж байгаамаа. Энийний үр дүн бол цаашдаач гарна. Гэхдээ улсын хэмжээнд бид бүхэн ярьдаг нийт одоо энэ халамжийн үйлчилгээ авж байгаа иргэд маань их өргөн байна гэдэг. Тэгэхээр энэ халамжийн үйлчилгээ авж байгаа иргэд маань цөөрч нөгөө талдаа хөдөлмөрийн зах зээл дээр буюу хөдөлмөр эрхлэгчдийн тоо нэмэгдэх л ийм зорилго руу л явж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол бид нар ч одоо давхартаагүй тоогоор 600 орчим мянган хүн бол халамжийн үйлчилгээ авч байна. Энэ бол гэхдээ манай нөх хүүхдийн тоо. Хүүхэд бол гэхдээ энэ халамжийн ер нь бол бодлого нь халамжийн үйлчилгээ бас биш. Энэ бол хүн амын өсөлтийн бодлого. Зүгээр манай халамжийн одоо тэтгэвэр дэтгэмж юм уу эдгээр чиглэлээр бол 600 орчим мянган хүн авч байгаа. За энэ тоог бид нар бууруулахад л анхаарах хэрэгтэй. Энэ дотор одоо нөгөө түлхүү явдаг тоо маань хүнсний эрхийн бичиг байна. Хүнсний эрхийн бичиг буюу одоо хүнсний толон гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ толооныг одоо улсын хэмжээнд 96 мянган одоо иргэн авч байна. Энэ 96 мянган иргэний хувьд нэг 50 орчим хувь нь ер нь одоо хүүхэд нь байдаг. 50 орчим хүн одоо насан турш байдаг. За энэ одоо хүнсний эрхийн бичиг бол бидний одоо хувьд төрөөс зайлшгүй иргэндээ одоо хүнсний хувьд анхны одоо хэрэгцээг нь хангах хэмжээний л одоо жижиг хэмжээний санхүүжилтийг л өгж байгаа. Энэ бол гэхдээ тийм өндөр дүнгээр бол явдаггүй. Жилдээ нэг 18 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа 96 мянган иргэнд. Тэгээд энэ тоо бол энэ тоог бууруулахын тулд аймагуд маш их анхаардаг. Болох юм бол одоо Гойсөнбөр аймгийн хэмжээ 10 хүн байдаг. Зарим аймагуд талант хамрагддаг 10 хүн. Ерөөсөө аймгийн хэмжээнд. Тэгэхээр энэ тоо бол яг орон нутаг болгон бууруулахын тулд анхаарч байгаа. Сумдууд тэр бол бүр толонгүй сум метр бол 100 гаруй сум байгаа шүү дээ. Толон авдгүй сум. Тэгээ энэ өөрийнх нь одоо бас нэг шалгуур үзүүлэлтийн нэг болж явдаг жил болох. Энэ жил манайх манай аймаг одоо нэг 10 эдэн сумаасаа нэг 2-3-ын энэ жил гаргая. Танай дээр яг одоо хэдэн хүн байна? Нэр усаар гарах хин хэнийг ажилд оруулах уу хөөцөлтөө. Ингээд явах юм бол энэ хүнсний эрхийн бичиг буюу энэ халамжийн үйлчилгээний нэг төрлөөс бас салах боломж бол бүрэн байна. Та хүнстэй талаан гэд сая дурдсан учраас би өргөжлүүлээд асууж гэж бодож байна. Бид нар ингээд орон нутагт ингээд томилтоор ажиллаад ингээд харахаар нэг юм эмгэнэлтэй гэдэг юм уу шудраг бус зүйлээс харагдаад байгаа хүнсний толоон дээр. Хэдийгээр та ингээд аймаг сумдаар хүнстэй толоо авч байгаа хүмүүсээ тоог бууруулж байгааг боловч нөгөө баян засаг дарах ч юм уу сумын засаг дарах ч юм уу тэрний нөгөө танил таал хамаатан за мөр мянгад малчин хүртэл талаанд хамрагдсан тохиол байдаг юм байна. Тэгээд яг ингээд залуу хөдөлмөрийн насны хүн хүртэл ингээд талаанд хамрагдсан шинэ жил явцсан ч юм. Им шудраг бус зүйл байгаад байна л да. Энийг бас яг зориулаад эзэндээ очиж байгаа хэсэг дээр бас үнэхээр хэрэгэлцээ бас төрдөг юм байна лээ. Яг үнэ нийгэмд бол ийм одоо яриа гэх юм уу те ер нь бол хардл сэрдэлт асуудлууд бол байдаг. Тэгээ энэ олон хүн дотор те бас яг энэ зүйл одоо орсон байх бас магадлал бол бий. Гэхдээ энийг байлгахгүй тулд манай хяналтын нэгж бол ажилдаг. Улсын хэмжээнд бүх аймагт энэний араас хяналт тавьдаг хяналтын мэргэжлэнгүүд байна. За хүнсний эрхийн бичигт бол яаж хамрагддаг гэхээр тухайн иргэн одоо өөрийнхөө сум дээр өөрийнхөө одоо дүүрэг дээр хорон дээр байгаа халамжийн мэргэжилтэндээ хүсэл тавиад ингээд амжиргаа дамжих зөвлөл буюу хөндлөнгийн бүрэлдэхүүнтэй ийм зөвлөлөөр шийдэгддэг баг. Яг үүндээ бол сумын засаг дарга юм уу энэ одоо амжиргаа дамжих зөвлөлд ороод улс төрийн шийдвэр гаргаад одоо оролцоод шууд дэмжих бол бас боломжгүй. Уг нь бол хуулиар нийгмийн халамжийн тухай хуулийн 27 заасан бүрэлдэхүүн одоо амжиргаа дамжих зөвлөл ажиллаж байна. Амжиргаа дамжих зөвлөлийн ажиллаж байгаа бүрэлдэхүүн бол одоо энэ орон нутагт байгаа нийгмийн ажилтан, тэр цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дээрээс нь одоо тэр иргэдийн төлөөлөлтөөр оролцсон юм бүрэлдэхүүн байдаг. Энэ одоо 7 оны бүрэлдэхүүн бол тухайн иргэнээ оруулах уу, гаргах уу гэдгийг шийдээд тэр шийдвэрээ бол тухайн нэгжийн одоо шийдвэр гаргах эрхгүй албан тушаалтан гаргах эрхгүй албан тушаалтанд хүргээд ингээд гаргадаг. Энэний хэрэгжилтийн үр дүнд бас хяналт тавихын тулд хөдөлмөр албан зөвлөхийн ерхий газраас бол бас ажлын хэсэг гаргаад ингээд тогтмол ажиллаж байгаа.
4 5 аймагт бол энэ талаар ажиллаж байгаа гэж энэ жилийн үед бол тэгээд аймагуд дээр хэрвээ одоо энэ яг тухайн ажиллаж байгаа үед энэ одоо байгаа иргэд дотроос ийм зөрчилтэй гарах юм бол одоо бид нар хариуцлага тооцох удирдлагт нь мэдэгдэх. За энэ одоо үндэсний эрхийн бичгээс асуулах юм арга хэмжээнүүд авдаг. Ер нь бол одоо халамжаас хөдөлмөр шилжихийн тулд бид бүхэнд тал талын оролцоо хэрэгтэй байна. Энэ бол яг таны хэлж байгаачлан яг маш тодорхой жишээн дээр яг одоо манай сумын манай багийн, манай дүүргийн яг энэ иргэн гээд асуудал тавихад бол бид нар мэдээлэл нь ороод ирвэл бид нар бол энэ дэр иргэдтэйгээ хамтарч ажиллахад бэлэн байна. Тэр тохиолдолд бол энэ холбогдох удирдлагуудад нь хариуцлага тооцох ёстой. Хууль зааснаас илүү давуу байдал олгосон байгаа бол буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Тэр чиглэлээр бол бид нар хамтран ажиллахад бэлэн байна гэдэг бас иргэдтэй бас хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. Тэгээ ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой олон төрлийн арга хэмжээнүүдийг бид нар авч хэрэгжүүлж байгаа юм. Энэний бол нэг хэлбэр нь бол жишээлх юм бол иргэд маань одоо ийм одоо бас нэг талдаа бол бага биш хэмжээний санхүүжилт зарцуулж байгаа. Жишээлх юм бол одоо 2025 оны хувьд хөдөлмөр эрхлэлийг дэмжих сан 130 тэрбум төгрөг зарцуулж байна гэж би сая ярьлаа. Тэгээ энэ 130 тэрбум төгрөгийг мэдээж хөдөлмөр халамж эрхлэлийн ерхий газар өөрийн үйл ажиллагаагаараа бүрдүүлж байгаа. Нөгөө талдаа бол энэ зарцуулалт ямар хэлбэрээр явж байгаа вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ зарцуулалтан дээр бидний одоо хөдөлмөр эрхлэлийг нэмэгдүүлж байгаа нэг гол одоо боломж бол иргэнд олгож байгаа санхүүгийн дэмжлэг баг. Санхүүгийн дэмжлэг бол иргэнд 3 жилийн хугацаатай хөөгүй, барьцаагүй ингээ олгож байгаа. Тэгэд энийг бол одоо иргэнд нэг 8-аас 10 сая төгрөг олгож байна. За дээрэс нь бол одоо аж ахуйн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол 25 сая төгрөг олгож байна. А нөгөө талдаа бол энэ зориулж бид нар санхүүгийн дэмжлэгт зориулж 38 тэрбум төгрөгийг 2025 онд олгож байна. А нөгөө талдаа бол бид нар жижиг зээл олгож байна. Жижиг зээлийг мөн одоо яг манай нөгөө одоо зорилттой бүлгийн гэх юм уу энэ бид нар аль болох л одоо халамжаас хөдөлмөрт шилжүүлэх гэж байгаа бүх нөхцөл болцоог нь хангасан төслөө бичсэн иргэдэд олгож байна. Жижиг зээлийн хувьд 2025 оны хувьд 45 тэрбум төгрөг олгож байна. Энэ жижиг зээлийг бол банкар дамжуулж олгодог. Өнгөрсөн жил бид нар 13 тэрбум төгрөг олгосон. Энэ жил 45 тэрбум төгрөг. 2022 онд 20 тэрбум төгрөг олгосон. За энэ жижиг зээлийн хувьд бол нэг ялгаатай нь барьцаатай байх хэрэгтэй. Дээрээс нь бол одоо 3 жил гэдэг нь адилхан. Тэгээд хүүтэй байдаг. Улаанбаатар хотод жилийн 8.4% хүүтэй, орон нутагт 6% хүүтэйгээр 2024 онд олгосон. 2025 оны хувьд энэ жилийн хувьд 45 тэрбум төгрөгийг мөн энэ багцааны хүүтэй ер нь бол харьцангуй бага хүүтэйгээр жилийн ийм 6-аас 8.4% хүүтэйгээр олгож байгаа. Тэгээ энэ жижиг зээлүүд маань иргэдтэй бол маш их иргэнд очиж байгаа. Өнгөрсөн жил бол бид нар 50000 гаруй иргэн энэ жижиг зээлийг олгосон багтдаг. Тэгэд энэ одоо энэ жилийн 45 тэрбум төгрөг мөн одоо 10 гаруй мянган иргэнд хүргэнэ. Тэгэхээр бид нар энэ боломж бол одоо иргэн бүрт байна. Энд хамрагдах. Тэгэхээр бүтээлчээр төслөө бичээд одоо хөдөлмөр эрхлэгч болёо. Би одоо 2 3 хүн дэргэдээ аваад ингээд цалинжуулаад эсвэл хамтраад ажиллая. Бид нар баг болоод за ингээд энэ зээлээс нь аваад ингээд ийм баг хүүтэй зээлээр 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт аваад ажиллая гэдэг. Ингээд хөдөлмөрийн одоо хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж байгаа одоо олон төрлийн арга хэлбэрийн маань нэг нь бол энэ. За нөгөө зүйл бол бид нар бас энэ иргэдээ одоо ажлын байранд одоо төлхөө хүргэх, мэдээлэл түгээх, за ажил зуушлуулах, ажил зуушлахын өмнөх сургалт зөвлөгөө, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох гэд олон төрлийн арга хэмжээг бол хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ гэж нэрлэдэг. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд бид бүхэн улсын хэмжээнд энэ жил нэг 4 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. За энэ 4 орчим тэрбум төгрөг. За дээрээс нь нэмэх нь бид нар энэ жил цоо шинээр job center буюу одоо бид нар иргэдээ ажлын байртай холбоотой бүх төрлийн мэдээлэл авахын боломжийг бүрдүүлэх зорилгоор job center-ыг байгуулж байгаа улсын хэмжээнд. Энэ бол олон улсын нэршилтэй юм байгууллага. Тэгээ job center-ыг бол бид нар хөдөлмөрийн хувийн биржүүд дээрээ түшиглээд байгуулж байна.
одоогор улсын хэмжээнд 10 байгуулагдсан байна. Бид нар энэ жилийн хувьд 30-ыг байгуулахаар төлөвлөж байгаа нийтдээ. Тэгэхээр одоо үлдсэн 20 job центрийг байгуулахаар судалгааны ажлууд явж байна. За энэ job центрийг ямар хэлбэрээр байгуулж байгаа гэхээр төр өөрөө оролцоол ингээл байшин савын ингээд одоо бариад юм уу ингээд бөөн зардал гаргахгүй. Хувийн хвшил өөрсдөө тэр байрандаа, өөрийнхөө олсон байрандаа, өөрийнхөө одоо ажлыг сайжруулж төрөөс ямар дэмжлэг үзүүлж гэнэ вэхээр бид нар энэ байрны одоо мэдээлэл сурталчилгаа мөн одоо иргэдэд одоо нэг одоо форматаар нэг ийм брэнд бүкээр хүрэхэд анхаарч байгаа. Нөгөө талдаа энэ байгууллагуудыг дэмжих санхүүгийн тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Тэг доктортой ажиллахын тулд энэ хүрээндээ бол job центрийг бид нар одоо урд өмнө нь бид нар энэ чиглэлийн ажил огт одоо нэвтрээгүй байсан зүйлийг 2025 онд нэвтрүүлэн ажиллаж байна. Job центрийн хувьд бол олон улсын жишээхэн дагуу бид бүхэн бас ийм брэнд бүкийг гаргаад яг энэ загвараар бол бий болж байна. Манай job центруудын бол одоо байршлууд нь нэлээд тодорхой. Тэгээд энэтэй холбоотой мэдээллийг одоо бүх бид нар боломжтой бүх аймагуудтай бол бид нар бас байгуулж ажиллахаар төлөвлөө явж байна. Одоо хөдөлмөр халамжлагчдын ерхий газрын доор хүртэл яг ингээ байршиж байгаа. Яг энэ байран дотор. За хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерхий газар гэж агентлаг байгаа. Тэнд бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зориулаад одоо job center бид нар өнгөрсөн одоо 12 сард нэг байгуулж өгсөн бол одоо энэ жил одоо мөн нэгийг нэмж байгуулад ингээ хоёрыг байгуулад бид нар ингээ ажиллаж байгаа. Гэх мэтлэн одоо аймаг болон дүүргүүдийн хэмжээнд бол энэ job центруудыг бид нар нэлээ төлхөө байгуулахаар ажиллаж байна. Энэ байгууллагаар дамжуулаад иргэд маань бас ажилд орох боломж байгаа. Тэгэхдээ энэ бол одоо хүн өөрөө биеэрээ ирээд уулзаад ингээд танилцсан. Одоо манай нэг одоо ах дүүгийн нэг хүүхэд ажил хайгаад байгаа ингээл одоо оронд нь ирээд хайгаад үзэж явах болно. За нөгөө талдаа бол бид нар бүх юм захимдсан. Захимдсантай холбоотой бид нарт бас хийх одоо хамгийн одоо хөндөө түргэн шуурхаа хүрж болох захим систем маань өөрөө бол одоо e-job гэсэн платформ. За e-job платформыг бол одоо яг улсын хэмжээнд бид нар одоо нэвтрүүлэх талд нь төлөв анхаарч байна. E-job дээр жишээлх юм бол одоо 16,000 ажлын байр байна. Буюу одоо яг одоо таны түрүүнд хамгийн эхлээ асуусан нөгөө ажилд авах гээд байгаа ажлын байр нь ажилд орох гээд байгаа хүмүүсийн тооноос их байгаад байгаа гэж яригдж байгаа. Энэ бол яг бодиттой зүйл. Одоо ажлын байр нь маш их байгаад байдаг. Хүн яг тэр ажлын байран дээр очиод ажил орох уу гэдэг асуудал эргэлзээтэй болчихдог. Тэгэхээр энэ хоорондын одоо уялдааг сайжруулах аль талын ойлголтыг нэгтгэх юм шаардлага үүсэж байна. Энэ хүрээндээ энэ ажлыг ямар хэлбэрээр бид нар хийж байгаа гэхээр хөдөлмөр эрхлэлт дэмжих сан дээр явж байгаа нэг ажил болвол бид нар хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр гэж баталсан. Энэ хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрийг бол хөдөлмөр эрхлэлт дэмжих үндэсний зөвлөлөөр батлуулж байгаа юм бид нар. Энэ ямар хөтөлбөр байдг вэ гэхээр хамгийн гол нь аж ахуйн нэгжээр иргэн доктортой ажиллах боломжийг олохын тулд энэ хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тухайн аж ахуйн нэгж яагаад хүмүүс нь хөдлөөд байна? Дийлэнхтэй бол жижиг аж ахуйн нэгжээр энэ хүний хөдөлгөөн их байна. Тийм учраас энэ 50-аас доош ажилтнтай аж ахуйн нэгжид хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгж энэ хөтөлбөрийн хүрээнд юу хийж байгаа вэ гэхээр манайхаас буюу гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын гарын үсгтээ улсын хэмжээний хөдөлмөрийн харилцааны мэрэгсэн зөвлөх гэсэн гэрчилгээ өгч байгаа. За энэ гэрчлэгийг одоо улсын хэмжээнд 93 авсан байна. Энэ хөдөлмөрийн мэрэгсэн зөвлөхөд очоод нэгдүгээрт нь одоо дотоод журмаас эхлээд компани дотор байдаг цалингийн журам, салин урамшууллын журам, ажлын цагийн ашиглалтын журам бүх бичиг баримтууд, хөдөлмөрийн гэрээ, тухайн хүн одоо ажлыг зайнаас гүйцэтгэх хөдөлмөрийн хууль заасны дагуу одоо богиносгосон цагаар ажиллах бүх боломж нь тухайн аж ахуйн нэгжээр бүрдүүлж өгч байгаа. Тэгээд энэ нөхцөлийг бүрдүүлээд бичиг баримтыг боловсруулад өгөх юм бол тухайн аж ахуйн нэгжид хүн иргэн ороод ажиллахад өөрт нь таатай орчин бүрдэх ёстой. Хэрвээ тийм таатай орчин бүрдчихвэл иргэн тухайн ажлын байран дээр удаан ажиллах боломж бүрдэнэ. Тэгэхээр энэ нөхцөлийг нь хангаж өгөхийн тулд бас одоо энэ хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр гэж цаашин хөтөлбөрийг бид нар ингээ 24 онд эхлээд энэ жил нэлээд төлөвлөгөө анхаарал ажиллаа явж байна. Одоо тэгээд иргэд маань одоо орон зай цаг хугацаанаас үл хамааран e-job платформыг ашиглаад хөдөлмөр эрхлэлт үйлчлэгийг авчиж болж байна. За job центрийг
гүйччихэд ямар ажлын байр бий болж ийн гэд биеэр танилцаад уулзаад авчиж болж байна. Дээрэс нь бас дуудлагын нэгдсэн төв үйлчилгээ нэвтрүүлсэн шүү дээ тий. Тэр уцаар залгаад бас төрөл бүрийн одоо арга хэлбэрээр л хөдөлмөрийн зах зээл дээр харилцаа үүсгэж үйлчилгээг авах боломж бас бүрдээд ашиг шүү дээ. Тэгсэн. Яг үнэн. Тэгэхээр ер нь бол маш олон хэлбэрээр энэ хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байранда очиод ороод ажиллах боломжийг бид нар бүрдүүлж байгаамаа. Энэний одоо байгууллага талд нь ч дэмжиж байна. Тухайлах юм бол одоо ажил олгогчийг дэмжих бид нар бас ийм хөтөлбөр байдаг. Энэ ажил олгогчийг дэмжинэ гэдэг чинь манай одоо зорилттой бүлгийн буюу манай нийгмийн халамжийн үйлчилгээ авж байгаа иргэдээс ажил аваад тухайн иргэн маань тухайн компани дээр 12 сараас дээш хугацаатай ажиллавал тасралтгүй ажиллаж байгаа бол бид нар хөдөлмөрийн ёсны доод хэмжээгээр 12 сарын цалинг тухайн компанид нь дараа жил нь шилжүүлдэг. Тэгэхээр ажил олгогчийг дэмжиж байгаа энэ хөтөлбөр. Ажил олгогч манай зорилттой бүлгийн буюу халамж авж байгаа иргэдийг нэг хүнийг ч гэсэн ажлын байртаа болгож ивэл бид нар тухайн хүнийх нь одоо ажилласан хугацааны цалингийн одоо тодорхой хэсгийг буюу одоо энэ хөдөлмөрийн ёсны доод хэмжээгээр 12 сараар нь үржүүлээд тухайн компанид нь өгч байгаа. Энэ бол ажил олгогчийг дэмжиж байгаа хөтөлбөр. Тэгээ энэ хөтөлбөрийг ч гэсэн хэрэгжүүлэхийн тулд дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд томоохон аж ахуйн нэгжүүд одоо бол бас арай өөр болж бусдыгаа манлайлж эхэлж байна. Тухайлах юм бол Номин Хоолтон гэдэг компани. Энэ компани бол одоо жишээлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хийсэн бараа бүтээгдэхүүнийг нэг талдаа бол одоо санхүүгийн дэмжлэг автсан биднээс ийм одоо бүтээгдэхүүн хийя гэд дэмжлэг автсан. Тэгээ тэрнийхээ дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн борлуулахад хүнд байна. Борлуулалтыг энэ компани Номин одоо гэдэг энэ одоо сүлжээ дэлгүүр өөрийнхөө дэлгүүрээр дамжуул борлуулж өгье гэж. Нөгөө талдаа бол одоо иргэдийг доктор сурталчилтаа бид нар энэ одоо халамжийн одоо үйлчилгээ авч байгаа иргэдийг доктор сурталчилтаа ажилуулад бид нар ажил олгогчийнхаа энэ тэтгэмжийг авдаг. Энэ та бүгдийн хуулиар журмаар нээсэн энэ үйлчилгээнд бүрэн хамрагдъя гэж. Орон нутгаас мөн иргэдийг авчирч одоо нэг талдаа уул уурхаа руу хүмүүс яваад 14 хоног ажиллаад буцаад Улаанбаатартад ирж амьдардаг юм байдаг болов Номин компанийн хувьд Улаанбаатар хотод нөгөө хөдөө байгаа одоо мал нь хорогдсон, ажилгүй болцсон, эргээд нөгөө халамжийн үйлчилгээ хэрэгцээтэй болж байгаа энэ иргэдээс нь авчираад замын зардлын нөгөөд, байрлах байрныхын зардал мөнгөний нөгөөд, цалингийн нөгөөд ингээ ажилуулад буцаадаг 14 хоногийн хугацаатай. Ийм нөхцөл хүртэл орё гэдэг энэ чиглэлийн бүх хөдөлмөр эрхлэлийг дэмжиж байгаа энэ сайн жишээнүүдийг нийлүүлээд бид бүхэн ховын хвшлээ манлайж ажиллаж байгаа ийм компанитай жишээ нь хамтран ажиллах санамжч байгуулсан. Тэгээ энэ санамжчгийн хүрээнд бидний ажил бол одоо явж байна. Одоо энэ ажлууд маань улсын хэмжээнд бас иргэдтэй танилцуулж яг бодиттой байдал дээр нь харуулах юм шаардлагууд үүсэж байгаа. Гэх мэтлэн одоо улсын хэмжээнд бид бүхэн зайлшгүй бас энэ одоо хөдөлмөр эрхлэлийг дэмжиж байгаа олон төрлийн ажлуудаа бас мэдээлэх, танилцуулах, одоо иргэдэндээ хүргэх ийм боломжууд байна шүү гэдэг ойлголтыг өгөх ажлууд бас дутмаг байт юм байна. Хүмүүс маань бас яг тэгдэм байх гэдгийг бас мэддэггүй юм байна. Тэгэхээр бид нар энэ төрлийн мэдээллийг олон хэлбэрээр бас иргэдэд хүргэж хамтарч ажиллая гэсэн юм бодолтой байна. Та дөрөнд орж ирсэн эрэлтэд нийцсэн ур чадвар олох хөтөлбөрийн хүрээнд нэг одоо иргэн сургалтад хамрагдаад ноос хаажлах чиглэлээр мэргэшээд Австрали улсад өндөр цалинтай ажиллаж байна гэдгсэнтэй. Тэгэхээр манайхаас энэ ер нь ажиллах хүч гадаадд гарах асуудал дээр ер нь жилд хичнээн тооны иргэд маань бас хүсэлтэй өгөөд гадаад ажилдгийн одоо Япон болон бүгд найрамдсан Солонгос улсад бол албан ёсоор яг одоо ажлын хүчийг одоо гадагшаа гаргаж штэ хөдөлмөрийн гэрээ байгуулад тий. Ер нь бол одоо бид нар чинь ажлын хүч хүн хөдөлмөр хийж цалин мөнгө орлого олохтой холбоотой харилцааг дэмжиж байгаа. Тэгээд энэ бол одоо төрийн бодлогоор бид нар бол хэрэгжүүлэгч байгууллага. Төрийн бодлогоор засгийн газар хоорондын санамжчгээ байгуулсан улс бол албан ёсоор одоо гэрээт ажилтан илгээх боломжтой улс бол одоогоор 2 байна. Нэг нь бол бүгд найрамд Солонгос улс, нөгөөх нь Япон улс. За бүгд найрамд Солонгос улсын хувьд албан ёсны гэрээтэй ажилтан илгээгээд 20 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд нийтдээ нэг 33 мянган иргэн бол очиж ажилласан байна.
За эдгээр иргэд маань одоо 3.8 жилээс 4.8 жилийн хугацаатай явж ажиллаж байгаа. Ер нь бол одоо 1 жилийн хугацаагаар өөрөө хөсвөл сунгаж болдог. Ер нь бол анхны хугацаа бол 3.8 жилийн хугацаатай гэрээлээ явж байна. За энэ жил болгон явж байна, сар болгон явж байна. Сар болгон явж байна. Одоо жишээлх юм бол одоо энэ жилийн одоо энэ сарын 7 сарын 22-3-нд Солонгос руу явж байгаа гэрээт ажилчдын тоо бол 65. Өнгөрсөн сард 6 сард бид нар 91 хүн гэрээт ажилтнаар илгээсэн. Гэх мэтлэн энэ тоо одоогоор 2025 оны байдлаар бид нар 355 иргэн гэрээт ажилтнаар илгээчихдээ. Энэ тоо жил болгон одоо бид нар 1000 орчим хүн бол аль биесээр илгээж чадчихэв. За энэ гэрээт ажилчдын маш олон давуу тал байна. Нэгдүгээрт энэ бол хууль ёсны хөдөлмөр эрхэлж байна. Хоёрдугаарт бол нийгмийн даатгал болоод хүний одоо амьдрах орчин, эрүүл аюулгүй нөхцөл байдал бүх юм баталгаатай болж байна. Гуравдугаар тухайн хүний цалин орлого бүх юм бол баталгаажж байна. Одоо алтмуусаар ажиллах юм бол цалин авч чадах юм уу, авахгүй юм уу? Тэгэл одоо янз бүрийн эрсдлүүд байна. Тэгэд энэ бүх эрсдлүүдийг арилгаж энэ одоо албан ёсны гэрээт ажилтан илгээх энэ процесс бол хэрэгжиж байгаамаа. Тэгээ энэ одоо ажлын одоо үр дүн болвол маш олон айл гэрийн одоо амьдрал ахуйд бол мэдэгдсэн. Маш олон залуучууд маань яваад сайхан санхүүгийн хөсвөртэй болж ирж эндээ гэр орон байр саваа авдаг. Нөгөө талдаа тухайн улсад ажиллаад маш их хэмжээний энэ бол одоо дуршлаг хөрөнгөлөж ирдэг. Тэгээ тэр дуршлагаараа ирээд үйлдвэр хүртэл байгуулдаг. Та бүхэн мэдж байгаа. Одоо аймсны үйлдвэр хүртэл байгуулсан хүн байдаг Монголд. Очоод ажиллаад сурсан одоо зүйлээрээ ирээд Монголд өөрийнхөө хувийн үйлдвэрийг байгуулдаг. Тэгэхээр бид нарын энэ дээр бас нэг холбоо одоо уялдаа байдаг нэг зүйл бол эх орондоо боцох хөтөлбөр гэж бас хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөр бол бид нар одоо жишээ нь 25 сая 50 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг зээлүүдийг бол өгж байгаа. Тухайн улсад очиод албан ёсоор хөтөлбөр эхлээд ирээд Монголдо яг тэр чиглэлээрээ би ажиллах гэж байна гэдэг төслөө бичээд манай хөтөлбөр дэмжих сангаас зээлээ аваад ингээд ажиллаж бүрэн болж байгаа. Энэ бол бүрэн нээлттэй. Гарааны бизнесийг дэмжиж байгаа. Тэгээд энэ одоо энэ жилийн хувьд ингээд бүгд нэр Солонгос улсад бол илгээж байгаа иргэдийн тоо бол ийм байна. Япон улсын хувьд бол харьцангуй цөөхөн явж байна. За нэг талдаа бол энэ санамжлагын одоо өөрчлөлт, шинжилэл бас шаардлагатай байна. Нөгөө талдаа бол бас очиод авж байгаа цалингийн хэмжээ Солонгосыг бол арай бага байна. Тэгэхээр нөө иргэдийн сонирхол нь арай бага байна. Тэгээ ийм зүйлүүд байна. Солонгост бол бид нар жилдээ нэг удаа бүртгэл хийж иргэдийг илгээдэг байсан. Энэ жилээс бол би бүртгэлийн тоог нэмэгдүүлж байгаа. Энийг бол Солонгосын талтай ярьж иж нэмэгдүүлдэг. Солонгосын одоо хүний нөөцийн агентлаг гэдэг одоо бие даасан агентлаг манай одоо энэ хөдөлмөр эрхлэлтийн агентлаг гэдэгтэй адилхан агентлаг байдаг. Энэ агентлагийн төлөөлөгчийн газар гэж одоо төрийн байгууллага гэсэн. Төрийн байгууллагын төлөөлөгч нь Монгол улсад ажилладаг. Тэгэхээр төлөөлөгчийн газартай бид нар удаа уулзалт хийж ярилцлага хийж ер нь манай хүмүүсийг Солонгос руу илгээхтэй холбоотой шалгалт авдаг бүртгэлийн тоог нэмэгдүүлээгээд сая 5 сарын сүүлээр бид нар бүртгэл 2 дахь бүртгэлээ хийлээ. Одоо тун утгагүй бид нар энэ 7 сарын хугацаанд бүтэн одоо 20 гаруй 21 хоногийн хугацаатай бүртгэл хийхээр бэлтэж байна. Тэгээ 7 сард хийсэн бүртгэлийн дагуу иргэд маань явнаа. Тэгээ ер нь бол одоо энэ шалгалтанд тэнцсэн иргэдийн мэдээлэл Солонгосын хөдөлмөрийн биржийн одоо жагсаалтан дээр ингээ нээлттэй байрлаж идэг. Тэгээ яг явах иргэний хувьд бол тухайн одоо үйлдвэр өөрөө иргэнээ сонгож авдаг. Хөдөлмөрийн бирж дээр ингээ жагсаалт үүссэн байдаг. Тэгээ тэндээс сонгож авдаг. Бүгдээр Солонгос улсын хувьд бол жилдээ 100 мянган гадаад ажилтан албан ёсоор хүлээж авдаг юм лээ. Тэгээ энэ тоог албан ёсоор илгээдэг 16 улс байна. Одоо энэ Казахстан, одоо энэ Вьетнам, Филиппин, дээр нь одоо Монгол гэх мэтлэн нийтдээ 16 улсаас 100 мянган ажилтан хүлээж авдаг. Тэгээ энэ дотор албан ёсны энэ
одоо харилцаан дотор Монгол улс ороод ингээ ажиллаж байна. За энэ хүрээндээ бол тэнд байгаа иргэдтэйгээ холбоотой бүх одоо харилцааг, дэмжлэгийг мөн одоо хөдөлмөр хариуцлагын ерхий газар бүгд Солонгос улсад байгаа хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төв бас энэ ажлыг үйлчилгээг үзүүлж ажилладаг. Ийм учиртай маа. Монгол улсаас гадаадаас ажиллах хүч мэрэгжилтэн авах хэрэгцээ шаардлага байгаа шүү дээ. Ялангуяа нарийн мэрэгчлэн гэж ярьдаг те. Та түр хэлжсэн энэ хөдөлмөрийн эрхлэлтийг ингээд дэмжих, үйл ажиллагаа сайжруулах, өргөжүүлэх те. Энэ чиглэлд хөдөлмөрийн эрхлэлт дэмжих сан маань цар үргээд тэлж зарцуулдаг. За энэний төсвийн нэлээд жинтэй хувийг бол яхаа харахгүй гадаадаас ажиллах хүч мэрэгжилтэн аваад тэдний одоо орлогоор гэх юм уу да тий төсөв маань бүрдэх гэдэг шүү дээ. За гадаадаас ажиллах хүч мэрэгжилтэн авах дээр ер нь ямар бодлого байрдаг? Манайхан ер нь бол тэгэл хятадаар төгөрлөөч гэдэг юм уу? Баахан гадаад ажилтан аваад ах юм Монголж залуучууд чи яачаад байгаа юм гэж бас шүүмжлэлтэй байдаг шүү. Яг ямар салбартаар хөвчлөө уулуурхаа гэж хүмүүс яриад байдаг тий. Тэгээд бас тооны хязгаар байдаг. Тий. Энэ бол яг улсын хэмжээнд энэ хуулиар заасан хязгаартай. Гэхдээ мэдээж энэ хуулийн заасан хязгаарт хүрэх одоо түүнд ойртох хэмжээний гадаад ажилтан, гадаад иргэн орж ирэх одоо огт боломж бас байхгүй. Бүх юм одоо хяналтанд ор явдаг. За ялангуяа гадаад ажилчдын богоноор л ороод ирэх гэж ингэж шүүмжилдэг шүү дээ. Огт боломж байхгүй тэр бол энэ гадаад ажилтан орж ирж ажиллах харилцаа бол бид нар үйлчлэгээ зөвшөөрлийн нөгөөд ингээд явуулж байгаа боловч энэ тоо бол цагдаа болон тагнуулын байгууллага, гадаадын иргэн харьяатын байгууллага гэж маш олон байгууллагуудын нэгдсэн ийм үйл ажиллагаа хяналтанд ор явдаг ажил байхгүй. Тийм болохоор гадаадын одоо нэг ажил маш их хэмжээний ажилтан орж ирээд л одоо ажиллах тийм одоо үндэсний аюулгүй нөлөөлөхөр хэмжээний асуудал бол үүсэхгүй. Огт боломжгүй зүйл. Нөгөө талдаа бол гадаад ажилтан орж ирэх хэрэгцээ байна уу бас байна. Ер нь бол бас Монгол улсны удирдлагын чанартай богино хугацаанд маш их эрчтэйгээр ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудаа хийх хэрэгцээтэй байдаг. Тэгээ энэ үед бид нар ажиллах нэмэлт одоо ажлын одоо хүч нөөц фронтоо бүрдүүлэх хэрэгцээ аж ахуй нэгжүүдэд гардаг. Нөгөө талдаа бол улсын томоохон төслүүд дээр гардаг. Маш том төслүүд дээр жишээ нь газрын тосон дээр ч юм уу одоо тамцагд орж байгаа одоо энэ том үйлдвэрүүд одоо олборлолтын дээр ч юм уу энэ бол өөрөө эргээд улсад нэлээд их хэмжээний мөнгө оруулж ирж байгаа энэ томоохон бүтээн байгуулалтын арга хэмжээнүүд дээр бол зайлшгүй гадаад ажилтан мэрэгжлийн нарийн мэрэгжлийн ажилд орж ирэх шаардлага үүсдэг. Тэгээ энэ хэрэгцээ шаардлагуудыг жишээлх юм бол засгийн газар өөрөө тогтоож өгөөд тогтоогоод өгсөн хэмжээнд нь нийцүүлээд бид нар аж ахуй нэгжүүдийнх нь хүсэлтийг нь аваад ингээд энэ зөвшөөрөл олох процесс явж байгаа. Тэгээ энэ одоо бид нар нэг жилдээ нэг 16 орчим мянган гадаад ажилтан орж ирж одоо байршиж ажиллаад ингээ байгаад идэг. Тэгээ энэ нь бол ингээ хөдөлгөөнтэй тоо л доо. Энэ нь бол одоо 16 орчим мянган иргэнд үзүүлж байгаа үйлчилгээ. Яг зөвшөөрөл авж байгаа нь болохоор 5 орчим мянган хүн зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. 5 орчим мянган гадаад ажилтан. За гадаад ажилтны хувьд бол манайхан шууд төсөөлж байгаа төсөөлөл нь нөгөө хятад улсын иргэд байгаа л гэж төсөөлдөг. Яг үндэ бол энтгэхүү тийм ээ Орос байна. Одоо гадаад ажилтны хувьд бол одоо сүүлийн үед Филиппин зэрэг одоо англи хэлтэй ийм улсын иргэд маань бас нэлээд төлөв орж ирж ажиллаж байна. За салбарын хувьд бол мэдээж хамгийн түрүүнд бол бид нар уул уурхайн салбар дээр гадаад ажиллаж байна. Хоёрдугаарт нь бол барилгын салбар дээр ажиллаж байна. Гуравдугаарт нь бол ер нь үйлчилгээний салбарууд л орж ирэхээр шинжтэй байна. Тухайлах юм бол одоо сургалтын төв, боловсрол чиглэлд гадаад ажилчид орж ирж байгаа нь бас би нэг талдаа бас зүгээр болов гэж бодож байна. Ялангуяа Монголын ирээдүйн болсон залуучуудад зориулж одоо ийм унган англи хэлтэй улсаас ирж одоо сургалтын үйл ажиллагаанд нь оролцож багшаар ажиллах энэ нөхцлүүд өтер бол нэгж байгаа нэг сайн байна л гэж бодож байна. За энэ ажлуудын үр дүнд бол гадаад ажилчдын төлбөр бол одоо бид нарт бол тодорхой хэмжээнд бид нар эргээд дотоодын хөдөлмөрлөлтийг дэмжиж зарцуулж байгаа. Энийг огт өөр зүйл зарцуулдаг. Гадаадын орж ирсэн ажилтны төлбөр хөдөлмөрийн өсний доод хэмжээг 2 дахин нугалж авдаг. Нэг сард одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээ одоо 792 мянган төгрөг гэдэг тогтоочлоос 4 сарын 1-ний өдрөөс эхлээ мөрдөж байна. Тэгээ энэ тоог бид нар 2 дахин нуглаад төлбөрөө төлчөөд
төлснөөхөө дараа гадаадын ажилтнаа оруулж ирдэг. Тэгээд тэр гадаадын ажилтан магадгүй би 6 сар ажилланааг оруулаад 3 сар ажилланааг оруулаад ирнэ. Тэр сараар нь мөнгө төлдөг. Зөв. Хэрвээ тэр хүн урчилж төлдөг. Хэрвээ гараад явбал буцаагаад зөрүүгээ авна. Гарч явахгүй бүтэн хугацаанд ажиллавал тэр мөнгө нь эргээд манай дотоодын хөдөлмөр эрхлэх одоо нөгөө саяны ярьж байгаа жижиг зээлийн 45 тэрбум төгрөг санхүүгийн дэмжлэгт 38 тэрбум төгрөг энэ мөнгөнд зарцуулах дотоодын хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн мөнгөнд зарцуулахын тулд бид нар бас энэ төрлийн орлогыг улсад төвлөрүүлж ажиллаж байгаа. Араас нь бол хяналт тавьдаг. Араас нь тогтмол хяналт тавьна. Ажлын байран дээр байна уу? Өөр ажил хийж гэнэ үү? Эсвэл зөвшөөрөл авсан байгууллагаасаа өөр байгууллагад очиж ажиллаж уу гэдэг юмнуудыг бол хяналт тавих юм процесс явж байгаа. Дээрээс нь тухайн хууль заасны дагуу тухайн ажлын байранд ирж Монголд ажиллаж байгаа хүмүүс ирсний дараа Монголын хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах хуулиар тогтоосон үүрэгтэй. Тэгэхээр энэ үүргийг бол бид нар энэ жилээс урд нь бас хэрэгжихгүй яваад байсан юм хуулийн зохицуулт байгаад. Энэ жил хэрэгжүүлж эхэлж байна. Одоо ирээд Монгол улсад ийм зөрчлийн хуулиар ингэдэж шүү. Одоо Монголд ирж байгаа гадаад ажилтан та ийм хариуцлага хүлээн шүү. Эрүүгийн хууль дээр ийм байдгийг шүү. Хөдөлмөрийн хуулиар ингэж одоо цуг ажиллаж байгаа одоо Монгол ажилтнтай ийм хөдөлмөрийн харилцаан дээр ийм зөрчил маргаа үүсгэж болохгүй шүү гэдэг асуудлуудыг бас ярьж байгаа. Тэгээ ийм ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Бид нар энэ жилийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлийг дэмжих жил гэж гэрэл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал гараад ажиллаж байна. Энэ хүрээндээ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс аль болох олон ажлын байранд оруулж ажилд авмаар байна. Эдгээр иргэд маань ер нь бол одоо ажлын байранд ажиллахад маш их сонирхолтой, тэгээ маш их сэтгэлээрээ ажлыг бол одоо зайнаас чих боломжтой. Дээрээс нь ажлын байран дээр ч гэсэн очиод ингээд идэв санаачлагтай ажиллах боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань их олон байдгийг шүү. Тэгээ энэ иргэдийн маань нэгдүгээрт одоо ажилд төлхөө авч ажилласаа гэж би хүсэж байна. Одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хийсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол татварын хуулийн заасан хөнгөлтийг аж ахуйн нэг татварын хөнгөлт эдлэх боломжтой. Тэгэхээр энэ татварын хөнгөлтийг ч гэсэн эдлэх талаас нь аж ахуйн нэгжүүд маань өөрсдийнхөө ажилд нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлийг дэмжихэд аж ахуйн нэгжүүд маань төлхөө анхаарч өгөөч гэж би хүсмээр байна. За үүнтэй холбогдуулаад ер нь одоо ярианыхаа төгсгөлд хэлэхэд ер нь хамгийн одоо сайн халамж бол одоо хөдөлмөр эрхлэлт юм аа гэж бид бүхэн энэ жилийн өрөө зорилго болгон ажиллаж байна. Тэгэхээр хамгийн сайн одоо хүн одоо ах дүүгээ, найз нөхдөө одоо өөрийнхөө ойр дотны хүнийг хамгийн сайн халамжлая гэж байгаа бол хөдөлмөр эрхлэл. Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэл. Бид бүхэн хөдөлмөр эрхлэлтэд дэмжиж улс орн маань хөгжинэ. Аливаа тохиолдолд хүн хөдөлмөрлөл эрхлэх ёстой. Хөдөлмөр эрхэлж байгаа олон хэлбэрүүд байгаа. Тэгээ одоо хөдөлмөрийн хуулийн дээр маш олон боломжууд нэгдсэн. Заавал хүн 8 цагаар суугаад ажиллах чухал биш болсон. Өнөө үед бол зайнаас ажиллаж болно, давхар ажил эрхэлж болно. Аль ч тохиолдолд нээлттэй болсон учраас хэдүүлээ одоо нийт одоо иргэдтэй уриалахад бол хамтдаа бүгдөө хөдөлмөрийн хуулийн заасан олон хэлбэрээр давхарч байна уу, зайнаас ч байна уу энэ олон хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийг хөгжүүлье, хамтдаа хөдөлмөрлөё гэж хэлмээр. За маш баярлалаа бидэнтэй ярилцсанд. Баярлалаа. За үзэгчдээ бид хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Юхолттой ярилцлаа. За бид хөдөлмөрийн зах зээл, эрэлт нийлүүлэлттэй, за дотоодын хөдөлмөр эрхлэлт, за ерөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан маань хэрхэн яаж цар хүрээгээд хэлж яаж одоо иргэн аж ахуйн нэгжтэйг ойртож ажиллаж байгаа гэдээ маш өргөн сэдвийн хүрээнд ярилцлаа. Тэгээд бидэнтэй хамтаас үзэгчдээ баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.